Малчид та бүхнийхээ эрүүл мэндийн төлөө хүргэж буй малчдын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Хөвлийгээр чанга бүсэлэхээр бас сүргөд тодорхой хэмжээгээр бас нөлөөлж болно. Ашигтай болон ашиггүй тэр өвчин үүсгэгч бактериуд чинь тухайн эмийн бодисондоо төсвөржилт үүсэж байгаа. Өвөрмөц ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг үү? Ковидын үеэр бол бэлгийн замын халдварт өвчин нэг хэсэг буурсан. Малчтаа зөрүүлээд зөрүү тэн дээр анхааруулад хэлчихье. Мэс заслын имчилгээнээс өөр одоо сонголтгүй болсон үедээ айгүй хийж байгаа. 9 жил хүртэл ерөөсөй айл болгон автомашин болгон ажлын байр болгон дээр байна гэж заасан. Хавар яг ингээ өвдөг бууц тэр юутай үед бол бүр их аасан их хөдлөөд идэг. Малчин та эрүүл мэндэ бүхнээс түрүүнд тавиад урт удаан аз жаргалтай эрүүл сарвал инх тунх амьдраарай. Нэвтрүүлгийн хамтрагч Энэрл Момоос эмнэлэг. Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний малчин телевизээс малчид та бүхнийхээ эрүүл мэндийн төлөө бэлтгэн хүргэж байгаа малчдын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаараараа бид их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нүдний мэсцлийн тасгийн эмч анагаах ухааны магистр тэргүүлэх зэрэгтэй Баццэг эмчигээ урьж оролцуулаад байна. За бидний өнөөдрийн урилгыг хүлээж авч энэ удаагийн дугаарт маань хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхаа нэвтрүүлгээр бид бүхэн нүдний өвчлөлийн талаар ярих болно. Тэр дундаа яг хүүхд чиглэсэн илүүтэйгээр зөвлөмж өвчлөлийн талаар ярилцах болно. Тэгэхээр яг Монгол улсын хэмжээнд ер нь нүдний өвчлөл ямар байгаа гэдэг статистик мэдээлэлээс хоёлаа эхлэе гэж бодож байна. За хүүхдийн өвчлөлийн хувьд гэх юм бол манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр амбулатор гэж яриа тийм. Амбулаторын тусламж үйлчилгээгээр жилд 10,000 гаруй хүүхд үзүүлдэг. За тэгээд энэ өвчлөлийн бүтцийн хувьд авч үзэх юм бол яг насны хувьд бас жоохон ялгаатай. За сургуулийн насны хүүхдүүд гэх юм бол энэ хүүхдүүдийн илүүтэй урлагийн гажиг буюу нөгөө шил зүүдэг хүүхдүүд. За тэрнээс бага насны хүүхдүүд дөнгөж төрсэн няраануудад бол төрөлхийн хөгжлийн гажигууд, за дутуу төрсэн хүүхдүүдэд дутуу няраа ретинопати, за нулимсны замын эмгэг гэдэг юм уу, за зохины өрөвсөл, нүдний салслын өрөвсөл гэдэг маш олон төрлийн өвчлүүд байдаг. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний хэмжээнд хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг үзүүлдэг гэдэг утгаараа бүх аймагуудаас, бүх дүүргүүдээс нүдний мэс сас шаардлагатай хүүхдүүд ирж хэвтэж эмчлүүлдэг. Тэгэхээр манайд амбулатороос гадна нүдний мэсцлийн тасагт маань жилд бол 1000-аас 1100 орчим хүүхд хэвтэж эмчлүүлээ. Тэрний 80-90% нь нүдний мэс сасалд ордог. За мэс саслынхаа бүтцийн хувьд аваад үзэх юм бол ер нь бол хилрийн мэс засал байна. За зохины мэс заслууд байна. За тэгээд нулимсны замын эмгүүд байна, гэмтэл байна, нүдний гэмтлүүд барц зөнгөө тохиолддог. За тэгээд хорлог шиглэнцрийн мэс засал, болрын мэс засал, таралтын мэс засал гэдээ бас маш олон төрлийн мэс заслууд хийгддэг. Жилд нэг 300-400 орчим юм хилрийн мэс засал хийгддэг. За шил гэхээр бас шил зүүдэг хүүхдүүд л гэж ойлгодог. Гэтэл энэний цаана бол яг жинхэнэ одоо жишээлх юм бол нэмэх хасах шил ч юм уу, юм холимог, юм шил зүгээс гадна нүдний өвчнөөс шалтгаалаад бас шил зүгх тохиолдлууд. Одоо жишээлх юм бол төрлийн болрын цайлттай хүүхд төрлөө. За шаардлагатай бид нэр болор тавьдаг, зарим тохиолдолд тавихгүйгээр шил зүгдэг, шилээр засдаг. За болрын мэсцлийн дараа хурлын гажийн засдаг ч гэдэг юм уу, ийм шалтгаанаар бас шил зүгх маш олон ийм шалтгаан байдаг. Хүүхэд дүнгийн төрлөө тэгэхэд яг энэ нүдний эмгэг байгаа гэдгийг ээж аавууд яаж мэдхий? Хизээ ямар шинж тэмдэг илрүүл бид нэр хүүхдээ нүдний эмч дээр аваад очих ёстой гэдэг талаар хоёлаа илүү их ярилцвал. Энэ бол хамгийн чухал хэсэг нь тийм. Тэгэхээр бид нөгөө хүүхдийн нүдний өвчлөөс яаж урьдчилан сэргийлэх юм. За түрүүд хүүхдийн маань нүдний хараа сайн зөв хөгжиж ийн үгдээс эхэлдэг. Тэгэхээр энэ бол зөвхөн нүд гингүүт нүдний эмчийн асуудал биш болчихж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд хүүхд төрлөө тийм. Төрөнгөд тэр хүүхдтэй харьцаж байгаа хамгийн анхны няраа эмчээс эхлээд нүдний өвчнүүдээс яаж сэргийлэх үү гэдэг юм асуудал гарч ирдэг байхгүй юу. За жишээлбэл хүүхд төрлөө, гүц төрлөө тийм. Гүц төрсэн няраанууд гэх юм бол энэ няраанууд төрснийхаа дараа 7-аас 14 хоногийн хугацаанд нөгөө төрхийн няраа эмч маань нүдний үгийн улаан рефлекс гэдэг юмыг шалгах хэрэгтэй болчихж байгаа. За дээрэс нь ямар нэгэн байдлаар нүдэнд ямар нэгэн өөрчлөлт байна уугүй гэдгийг энгийн нүдээр хараад бас илэрхий өөрчлөлт байна уугүй юу тий. За дараагийн нэг асуудал нь
удамшлын ямар нэг энэ тухайн энэ гэр бүл ямар нэгэн нүдний өвчин удамшил байдгүйг гэдгийг бас тодруулж асууад ингээд зөв чиглүүлж өгөх хэрэгтэй. За дутуу нэрэ тий гүйцэд биш дутуу төрсэн нэранууд бас онцлогтой. Ийм нэрануудыг нөгөө нэрэн амж маань 28 хоногтод нь нүдний эмч рүү явуулах хэрэгтэй. Энийг тэр төрж байгаа ээж мэдгүй тий эцэг хүүд мэдгүй. Тэгэхээр хамгийн ихний урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нэрэн амжаас ингээд зөв цааш нь ингээд залаад явуулах нь маш чухал. За дараагийн ээлжинд нь хүүхд минь төрсөн төрөөд эмгээс гарлаа тий. Эмгээс гараад хамгийн бид нэр бүгдээрээ мэдж байгаа хамгийн ихний эргэлт гэхэд 7 хоногтой ингээд эргэлтүүд явагддаг тий өрхийн эмгээс тий. Өрхийн эмч тэгээд энэ хүүхдүүдээ бас ингээд ямар нэгэн нүдний асуудал байна уугүй гэдгийг бас өөртөө анзаараад за бас боломжтой болов рефлексийг үзээд нүдний гадналын өслөг энтрийг хийх боломжтой. За дараагийн нэг асуудал нь бидний хүүхдээ ханаад төрөхөр ч юм уу эсвэл вакцины хамруулахаараа ч юм уу бас хүүхдийн эмч дээр очдог тийм. Тэгэхээр энэ хүүхдийн эмч нар бас урьдчилан сэргийлэх скрининг хийх боломжтой. За дараагийн бас шат нь ингээд сургууль цэцэрлэгийн багш нар байна тийм. Сургууль цэцэрлэгийн багш нар хүүхдийнхээ хараагийн шалгах. За ямар нэгэн ер нь бол ихэвчлэн хүүхд сургуульд гардаг цэцэрлэгт явдаг тэнгүүд цэцэрлэг сургуулийн багш нар аюу сайн анзаардаг. Танаа хүүхд хараа муутай юм байна. Самбар дээрхээ сайн харахгүй байна. Аль нүдний эмч рүү очиж үзүүлээч гэд. Гэтэл энэ үед бас жоохон оройтох гэдэг нас болчихдог байхгүй. Ялангуяа сургууль орсны дараа бол оройтцсан байх тохиолдлууд аюу их байдаг. Тэгэхээр ингээд өөр шат болгонд ингээд хүүхдтэй харьцаж байгаа хүн болгоно л ингээд хүүхдийн нүдний эмгүүдийг илрүүлэх анзаарах юм боломжтой. Тэрнээс гадна хамгийн чухал хүмүүс бол мэдээж ээж аав гэр бүлийн хүмүүс хүүхдийн маань хараа зөв хөгжиж гинэ гэдгийг анзаарч ах хэрэгтэй. Тэгэхээр яг хоёлаа ээжүүдэд аавуудад хит хитэн настад одоо магадгүй өрхийн эмч илрүүлээгүй одоо цэцэрлэгийн багш илрүүлээгүй зүйлийг ээж аавууд маань яг хүүхдээ хитэн настай байхад нь одоо эмчэд очиод одоо магадгүй үзүүлэх хэрэгтэй өөртөө санаажлахаараа. За дээрээс нь бас нэг асуулт нь та нөгөө няраа гэж ярьсан. Тэгэхээр дутуу няраа өөрөө эрсдэлт хүчин зүйл болтгоо. Магадгүй одоо за би нэг 27 хоногтой дутуу төрчих юм бол за миний хүүхэд эрсдэлтэй шүү би ямар ч гэсэн хүүхдээ 1 настай ахт нь ч юм уу те 2 настай ахт нүдний эмчтэр очих ёстой шүү гэж н одоо ээж аавууд маань эхний ийм мэдээллийг бас аваасаа гэж бодож байна. За тэгэхээр нөгөө түрүүний үе шатууд бол скринингийн үе шатууд үүнээс гадна хүүхдээ нөгөө товлол нүдний эмчийн үзлэг гэдэг юмыг хизээ хүүхдээ үзүүлэх вэ гэдэг юм бол эцэг эхчүүд мэдээж багш нар өрхийн эмч нар бүгдээрээ мэдчих хэвээр тийм. Тэгэхээр за дутуу нэрэг болвол бид нар Монгол улсын хэмжээнд 34 нийтэлээс доош төрсэн 2000 граммаас доош нийтэд төрсэн нэрануудыг ерөөсөө бүгдийн 100% 28 хоногтой нүдний эмчт заавал үзүүлэх ёстой бүр заавал үзүүлэх ёстой. За энэ нэранууд бол мэдээж өндөр эрсдэлтэй. За ганцхан энэ нэрэ гэхгүйгээр дутуу төрсэн нэрэ болвол ямар нэгэн нүдний эмгэг дөртөх нүдний эмгэг үүсэх эрсдэл бол хэвийн нэрануудаас 3-4 дахин их байдаг. За дээрэс нь нөгөө хүүхдийн хараа хөгжих эрсдэлтэй бас удамшил гэж байна. За тэгээд мэдээж хүүхдийн хараа хөгжихэд бүр ээжийн эрүүл мэнд за ээжийн хор зуршил ялангуяа тамхи хэмэд бүх ийм асуудлууд байна. Тэгэхээр бид нар нөгөө хүүхдээ төрсний дараа товлол үзлэг гэдэг юмд хамруулахын тулд мэдээж төрснийхэн дараа за энэ хүүхд мэдээж ингээд энгийн нүдээр харахаар хоёр нүд бэждэг тийм ингээд бүтэн сайхан бэждэг. Тэр үнэхээр хараа хөгжиж нүдэн дотор юу байгааг хэн ч хэлж мэдэхгүй тийм. Тэгэхээр нүдний эмчт үзүүлэх нь за дараагийн чухал нас бол 1 нас. За тэгээд 3-5 наснд за тэгээд тэрнээс дэш бол жил тутам ингээ үзүүлээд явах хэрэгтэй. Ер нь бол ерөнхийдөө бол 5 наснаас өмнө ямар нэгэн байдлаар нүдний эмчт үзүүлээгүй ч юм уу асуудалтай шугарлын гажигтай ямар нэгэн асуудалтай байгаа хүүхэд бол тэрнээс хойш бас нөгөө хугацаа алдсан гэх юм уу оройтсан байх магадлалтай байгаад идэх байхгүй. Тэгэхээр хүмүүс бол энгийн нүдээр харчаад ерөөсөө анзаарахгүй. За ялангуяа хоёр нүд хос хэрэгтэй. Нэг нүднийхээ нь хараа асуудалтай байлахад нөгөө нүдээр хараад ингээд хэвийн хүн шиг ингээд яваад байдаг. Гэтэл нөгөө нүднийх нь хараа хоцорчдөг, хөгжил нь хоцорчдөг. Ийм асуудлууд маш их байдаг. Тийм байна. Тэгэхээр 1 настайд 3-5 настайд бол заавал үзүүлээч. 5 наснаас хойш жил болох өөрчлөлт сэргийлэх үзлэгт хүүхдээ оруулаач. Тэгээ яг хөө энтэй бас дахиад нэг зүйлийг асуумаар байна л да. Харааны бэрхшээл гэдэг зүйл одоо хараа алдалт ч гэдэг юм уу тэ нүдний альва өвчлөл хүүхдийн сэтгэц эрүүл мэнд одоо бусад биеийн хөгжилд нөлөөлдөг үү?
Хүүхдийн нүд бидний хараа гэдэг бол ерөөсөө 5 мэдрэхүйн эрхтэнгээс хамгийн чухал эрхтэн. Бид нар эргэн тойронд байгаа мэдээлэл 90% нүдээр дамжуулж авдаг. Тэгэхээр хүүхдийн харааны хөгжил маань зөв хөгжиж, зөв нөгөө хэвийн хараатай хөгжиж, энэ хүүхд хэвийн сурч хөгжинэ, хэвийн амьдрал, энэ хүүхдийн нөгөө ирээдүйн амьдрал тийм маш чухал нөлөөтэй. Хичээл, сурлага ерөөсөө бүх юм нөлөөлтэй, амьдралын чанар гэдэг юм маш чухал нөлөөтэй байхгүй. Тэгэхээр төрснөөс нь хойш хүүхдийн минь нүдний хараа хэвийн хөгжиж гинүү гэдгийг бол маш чухлаар авч үзэж байгаа хэвээр. За ерөнхийдөө бол сумын эмнэлэгт мэдээж нэмж байхгүй. За дүүргийн эмнэлэгт бол байгаа. Тэгэхээр энэ эмнэлгүүдэд болохоор заавал нүдний эмчийн үзлэг хийх ямар ч боломж байхгүй мэдээж. Тэгэхээр гэхдээ эднэр бол анхаан шатны скрининг одоо жишээлх юм бол хүүхдийн нүдний харааг шалгачих боломжтой сумын эмнэлгээр. За тэгээд тэр нүдний овгийн улаан рефлекс гэдэг имийг шалгах боломжтой. За дээрээс нь эцэг эхээс нь нөгөө асуумж аваад энэ хүүхд ямар нэгэн удамшлын юм нүдний эмийн эрсдэл байна уугүй гэдгийг мэдээд за үнэхээр ээж аав нь одоо төрөлхийн болрын цайлттай гэдэг юм уу нүдний хавтартай гэдэг юм уу ямар нэгэн асуудалтай гэр бүлийг хүүхдээ үзүүлээч гэж зөвлөдөг. Энд олон төсөл хөтөлбөрөөр хэрэгжээд яг хүүхдүүдэд маань чиглэсэн үйл ажиллагаа явагдаж байгаа жилэндээ ээж аавууд маань яг энэ хүүхдийн хараад хүүхдийн өвчнөд бол бас өөртөө хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэгэхээр ээж аавуудаа одоо үг өгөх зөвлөмж танд байгаа болов мөн дээрээс нь сүүлийн үед одоо нэг техник технологи хөгжихийн хэрэг хүүхдүүд маань яг л ингээд нэг утас ширтсэн эсвэл зураг ширтсэн тийм болчиход байна л да. Тэгэхээр энэ талаараас хоёлаа илүү гоё зөвлөгөө мэдээлэл хүргүүл. За мэдээж нөгөө хүүхдийн нөгөө харааны л хөгжилтийн хүүхдийн харааны хөгжил эцэгхийн үүрэг хариуцлага гэдэг бол хамгийн том юм. Тэгэхээр ээж аваад өөрийнхөө хүүхдийг энэ өсөлт боожилт ганцхан нүдний хараа гэлтгөө хүүхд маань зөв өсөж хөгжиж гинэ гэдгийг алхам тутамдаа өөрсдөө анзаарч явах хэрэгтэй. Тэр дөнгөж төрсөн нэраа бол эхний дөнгөж төрсөн нэраа бол яг бид нар шиг ингэж хардггүй. Тэгэхээр төрсөн цагаас хойш хүүхдийн маань хараа хөгжиж идэг. Ялангуяа эхний нэг 18 сарын хугацаанд бол маш хурдтай хөгждөг. Жишээлх юм бол дөнгөж төрсөн хүүхд бол бид нар шиг яг ингээд ийм сайхан өнгөний хараатай биш. Зөвхөн хар цагаан өнгийг ялгадаг, маш ойрын зайд хардаг ийм хараатай л төрдөг. За тэгээд ингээд төрөөд эхний сарын 18 сарын хугацаанд маш хурдтай хөгжөөд ялангуяа 6 7 8 сар эднэрд ингээд өнгөний хараа хөгждөг. Энэ хараанууд хөгжиж байгаа үед маш сайн анзаарч байгаа хэрэгтэй. За тэгэхээр бид нөгөө нэг энгийн үедээ гэртээ мэдээж хараагийн шалгаж чадахгүй тийм. Тэгэхээр хүүхдийн маань хараа хөгжиж гин үгүй гэдгийг энгийнээр одоо жишээлх юм бол хүүхд маань ингээд 5 6 сартаагаас эхлээд маш сайн бид нартай гоё ингэж харьцаж эхэлдэг тийм. Ингээд урдаас ингээд харахаар инээдэг, гэр бүлийнхнийгаа нөгөө гişүүдийг таньдаг, нүүрийг ялгадаг. Энэ ингээд ийм нүүрний хувирал реакц гэдэг юм бол маш чухал хүүхдийн хараа. Энийг үнэхээр байна уугүй гэдгийг анзаарч байгаа хэрэгтэй. Ингээд ээж нь очиод нүүрлөө хардаг. Урдаас нь сайн ингэж инээдгүй хариу урал байхгүй бол энэ манай хүүхдийн хараа юу ямар байна гэж сэжиглэх ч юм уу тийм. За дээрэс нь нөгөө монголчуудын хараа тогтоох гэж юм ярьдаг. Энэ хараа тогтоох гэдэг юм нь бол нөгөө хүүхдийн маань л бас нөгөө хараа хөгжөөл нүдний хөдөлгөөний тэр хөгжөөл ирж байгаа. Тэгэхээр эхний нэг 3 сар хүртэл хүүхд маань ямар нэгэн байдлаар татгшоо ч юм уу хөвчлэн татгшаа хардаг л да. Энэ хялар харах тохиолдол байдаг. Энэ бол хэвийн хөгжиж явж байгаа л гэсэн. Харин эсвэргээрээ 3 сараас дээш хугацаанд хүүхд маань хялар хараад 3 сараас хойш хугацаанд хүүхд хялар хараад байвал ямар нэгэн асуудал байна уугүй юу гэд нүдний эмчт үзүүлчих хэрэгтэй юм байна. За дээрэс нь миний түрүүний хэлсэн нөгөө товлол хугацаануудаа хүүхдүүдэд заавал нүдний хаймжт үзүүлээд хараа мараа хэвийн хөгжиж гин үгүй юу гэдгийг за сургууль орохдоо л нөгөө цүнхээ бэлтгэхдээ л адилхан хараагаа шалгуулдаг байх ч юм уу ийм асуудлууд байдаг. За дээрэс нь нөгөө хүүхдүүдийн нас болгон тохиолддог ийм эмгүүд онцлогуд бас байна л да. Жишээлх юм бол одоо дөнгөж хөл орж байгаа ийм хөдөлгөөнд орж байгаа энэ хүүхдүүд бол ямар нэг юм гэмтэл бэртэл ялангуяа энэ ахуйн хэрэгцээний юм химийн бодисуудад нүддээ гэмтэх, нүдээ түлэх, нүүр нүд рүүгээ цацах юм тохиолдол маш их байдаг. Тэгэхээр хүүхдийн хараа хяналт гэдэг бол маш чухал. Спортын гэмтлүүд ялангуяа нөгөө өсвөр насны хүүхдүүдэд их тохиолддог. За энэ хүүхдүүдэд нөгөө илүү хурлын гажиг шилний эмгүүд илүү их тохиолддог. Тэгэхээр харааны эрүүл ахуйн дэглэм гэдэг юм одоо нөгөө түрүүний чиний асуусан дэлгэцийн хэрэглээ гэдэг юмыг зөв хэрэглэх дадал зуршилтай болох. Хүссэн үсээгүй бид нар бол угаасаа ингээд
техник технологийн эринд амьдарч байгаа болохоор дэлгэцээ хэрэглэнэ. Гэхдээ энийгээ зөв хэрэглэж анханасаа зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага юм уу Америкийн нэгдсэн улс хүүхдийн эмчний холбооноос гэх юм уу 2 наснаас доош хүүхдийг бол дэлгэцээ хэрэглээ шаардлагагүй гэж үздэг. Яг уу шаардлагатай тохиолдолд ээж автаа видео кол хийж болно. За тэрнээс хойш бол дэлгэцээ хэрэглээгээ нөгөө зөв тохируулж хэрэглэх хэрэгтэй. Одоо ялангуяа бид нөгөө хүүхд лимит ингээд үзэл тэр чигтээ ингээд хэдэн цаг өнгөрч байгааг мэдэхгүй ингээд тэрэндээ ингээд явцдаг. Тэгэхээр бид нар өөрсдөө анханаас нь нөгөө зөв дадал эзэмшүүлэх хэрэгтэй. Одоо жишээлх юм бол сэрүүлэг тавиад байсан ч болно одоо ингээд 20 минут болоод сэрүүлгийн дуурхаад тэр хүүхд ингээд тэр хоорондуудын амраадаг. Эсвэл номныхоо нэг энэ хэсгийг уншчаад нүдийн амраа. Нүдийн амраа гэдэг маань одоо сүүлийн үед хүмүүс аягүй сайн мэддэг болсон баг л та. Шил зүүдэг энэ холын харлаган гэдэг юм их болсонтой холбоотой яг уу манай нүдний 20-20-ийн дүрм гэж юм байдаг. 20 минут ойрын ачаалттай юм хэлээ номоо уншлаад дэлгэцээ хард юм уу. Ингээд 20 секунд холын юм харна 20 фит гэдэг нь 6 м цааш холын юм нүдээ харж байгаа хэвээр холоорын ингээ ачааллыг зохицуулж ийн гэсэн үг л дээ. Тэр нь одоо яг уу хичээл хийж аваад босоод нэг цонхороо хардаг ч юм уу тийм дэлгэцээ хаад өрн холын юм харчдаг ч юм уу ийм байдлаар ингээд хэдэн цагаар ингээд ширтээ суух биш. Тэгэхээр нөгөө сүүлийн үед бол бас ингэж зөвлөж байгаа. Гадаа өдөр болгон гадаа 40 минутаас илүү ингэж тоглодог хүүхдүүдийн ийм холын хараа сайн одоо харьцангуй өндөр шил зүгөөд авах магадлал нь бас бага байна гэж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө өөрсдөө хүүхдүүдтэй л зөв дадал зуршлыг анханаас нь хөвшүүлэх нь аюул чухал болчихж байгаа. За дээрэс нь одоо манайд хийгдсэн судалгаагаар бас ер нь бол манайд гэмтэл их тохиолддог л доо. Тэгэхээр 3-5 насны хүүхдүүдийн гэмтэл гэхээр нөгөө тоглоомуудтай холбоотой гэмтлүүд аюул байдаг. Одоо хөртлөн сумтай буу одоо хүртэл хэрэгжилж байгаа. Одоо хүртэл тэрүүр гэмтэж ирдэг хүүхдүүд байна. За тэгээд нэг хорц үзүүртэй зүйлүүд байдаг. Тийм хаач утгыг ерөөсөө хүүхдээс хоол байлгахгүй. Ингээд нүдийг гэмтээгээд ирдэг. Ийм тохиолдлууд байна. Янз бүрийн бодисууд нүд рүүгээ оруулдаг. Нүд рүү их юм орж ирдэг. Ийм тохиолдлууд маш их байдаг. Тэгэхээр эцгийн хараа хяналт гэдэг юм бол маш чухал. За дээрэс нь нөгөө морин малнаас унах бас гэмтлүүд байгаа. Гэмтэл гэхээр нөгөө гэмтлийнхаа төрөл яаж гэмтсэн гэдгээс мэдээж өөр дөө хамааралтай. Гэхдээ ерөнхийдөө яг энэ тохиолдолд би юу гэж хэлмээр байна гэхээр гэмтэл авсан хүүхдүүд нөгөө гэмтлийн эмнэлэг рүү дахиад очичдаг эхлээд. Гэтэл нөгөө гэмтэл авсан хүүхдүүд бол ерөнхийдөө манай дээр хаалганд ордог. Нүдний нэвтэмж байна уу, ямар нэгэн химийн төлөвлөлт юм. Тэгээд тэр оронд цаг алддаг. Ерөнхийдөө нүдэндээ гэмтэл авсан бол бид нэр аль болохоор цаг алдахгүйгээр ялангуяа нүдний нэвт гэмтэл бол нөгөө нүдний бүрэн бүтэн байдал алдагдсан гадны хаалт руу орно гэдэг утгаараа аль болохоор бид нар шүнж байсан хамаагүй л ингээд нүдний хаалгаа ордог. За тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд хүүхд нүдний гэмтэл авлаа. Эсвэл ямар нэгэн химийн бодис орлоо ингээд нүдээ нөгөө наалан бад гэж цав байдаг тийм. Тэр цаваар хүртэл нүдээ наачаад ирдэг хүүхдүүдэд өгөхгүй. Ийм тохиолдол яах вэ гэвэл маш хурдан усаар угаана нүдээ. За тэгээд гадны биет орсон тохиолдлууд байдаг. Тэгэхээр тэрийг нөгөө нэг авах гэж оролддог. Эхлээрээ золоодог ингээд өөртөө ямар нэгэн аргаар авах гээд ингээд тухайд байдаг. Ингэж юусоо болохгүй. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд угаалаа тэгээд нүдийг эвтэйхэн цэвэрхэн хаалт хийгээд нүдний эмчт ирж үзүүлээд арга хэмжээ авах хэрэгтэй. За үр дүн бол мэдээж ямар гэмтэл авсан тэгээд юугаар гэмтсэн тэгээд аль хэрэг хөнгөн гэмтэл байна зүгээр цохны гэмтэл бол хараанд мэдээж нөлөөлөхгүй. За хүнд хэлбэрийн одоо хутаг хаач янз бүрийн нүдний гэмтлүүдээр гэмтсэн. За тэгээд бүр хөдөө орон нутгаас ирэх тохиолдол байна л та. Одоо нэг усаас ч гэдэм үү, хувдаас ч гэдэм үү, эрсээрэн байтал 2-3 хонцдог тийм ийм тохиолдлуудад нүд өрөвсөд идэлээд ингээд харааны байтгаа бүр нүд үлдэхүүгүй юу гэдэг дээр тулгч асуудал байдаг. Тэр хүн өмнөний зэрэгс талаар илүү дэлгэрэнгүй яа. Яг нөгөө нүдний гэмтэл ч юм уу аваад нөгөө нэг нүд гэмтсэн тохиолдол монголчуудын дунд ярьдаг яриад нүдээс алхуулна гэдэг нэг юм яриад байдаг тийм. За яг хөө энэ бас бүрч орон үндэсгүй бол биш л дээ. За тэгэхээр нөгөө нүдний гэмтлүүдийн ямар нэгэн тохиолдол нөгөө симпатик өрөвсөл буюу хансах өрөвсөл гэдэг юм бас зөөн тохиолдолд нөгөө нүдэндээ өөрчлөлт тохиолдол бас байдаг. Бүр хоргооч юм бол биш. Байгаад байна. Сүүлийн үед ер нь нөгөө хүмүүсийн нүдний хуурай ашилт нулимс их гоождаг.
Тийм тэгээд дээрэс нь яг би нэг юм сонсч байсан нөгөө сормосны буруу ургалт ингэж нүдний гадна талын склерик гинтэйгээд тэрнээс болж ингэж нэг хаалгаанд ордог бас тохиолдлууд байгаа. Тэгээд тэр нь өөрөө хараа алталтанд нөлөөлдөг гэх. Тэгэхээр магадгүй одоо эцэг эхчүүд маань яг өсвөр насны хүүхдүүдэд одоо ингэж иймэрхүү шалтгаантай байвал хаашаа хандхаа мэдэхгүй байж болно, ямар шинж тэмдэг илэрч байгааг мэдэхгүй байж болно. Яг магадгүй энэ бас жоохон орой онцлогддог юм шиг надад санагдсан байхгүй. Тэгэхээр яг энэ нүд хуурай шилтэй үед ямар арга хэмжээ авах вэ? Энэ бол ганцхан хүүхэд гэлтгүй насанд хүрэгчтэй ч бас тохиолддог ийм зүйл байгаад байгаа. За тэгээд дээрэс нь нөгөө сормосны буруу ургалтын талаар бас жоохон зөвлөгөө өгвөл. Сормосны буруу ургалт гэж яг ерөнхийдөө тэгж нэрлэж болно. Энэ хүүхдэд аягүй тохиолддог. Ялангуяа нөгөө Аз хүүхдүүдэд тий. Аз хүүхдүүдийн нөгөө нүүрний хэлбэр байна тий. Булцгар бацартай, тэгээд намхан хамартай. Тэгээд ийм зохиных нь онцлогоос хамаарат нөгөө зохидоод дээд сормосч бас тохиолддог. Зохин дотгошоо юм байралтай. Тэгэхээр нөгөө сормосод манайд очиод ингэ шүргээд цочрогоод идэг. Тэгэхээр манайд яадаг вэ гэхээр ерөнхийдөө бол харьцангуй бага наснд энийг мислаар засах гэдэг яриад идэггүй. Ерөнхийдөө 3 нас хүртэл ажилладаг. За яагаад ажиллаж байгаа юм бэ гэхээр энэ хугацаанд бол хүүхд маань ингээд өсөж томроод нүүр хөгжөөд хамар өндөрсөд ингээд ирэхээр нөгөө цохих маань засраад хэвэн байдалд орох магадaltaй л гэсэн үг. Үнэхээр их нүдэнд зовир өгдөг бол мислаар мэдээж засна. За тэгээд энэ нөгөө яагаад бид нэр төрснийхэн дараа шууд ингээд засчихгүй байгаа юм бэ гэхээр энэ хугацаанд бол нөгөө сормос маань харьцангуй зөвлөхөн дээрээс нь нүдийг гэмтээхгүй. За тэгээд жоохон хүүхд маань томрохоор засрах боломжтой болохоор бид нар хүлээдэг. Тэрнээс хойш бол зовирхтэй бол мислаар засдаг. За нүдний хуурайшлын хувьд бол ялангуяа ерөнхийдөө бол том хүмүүс илүү хүүхдэд бас харьцангуй гайгүй өсвөр насны хүүхдүүд нөгөө дэлгэцийн хамаар дэлгэцээ шигтээд ингээд суучдаг. Нүд маань анивч хөдөлгөөнөөр ингээд сайхан чиглэгдэж ирж идэг. Гэтэл ингээд нөгөө нүдэн анивч хамаартай дэмрүүр шигтээ суучгаар илүү хуурайшдаг. За дээрэс нь манай нөгөө цаг уурын нөхцөл байна тий хуурай, салхитай, нарлаг ийм болохоор бас хуурайшл харьцангуй илүү тохиолддог. Тэгэхээр нүдэн ингэж анивч хол ер нь бол хуурайшлт нь бас нэмэртэй зүгээр энгийн арга тий. За дээрэс нь шаардлагатай бол бид нэр хиймэл нөлөөмсөд хэрэглэж болдог. Хиймэл нөлөөмс хэрэглээд бол ямар нэг эсрэг заалт бол байхгүй тий. Тэгээд өсвөр насны хүүхдүүд гэж ярьсан чинь бас нэг сэдв санаанд орлоо л та. Тэр нөгөө гоё харагдах гэдэг айгүй линз зүүдэг тий гоёлын линз зүүдэг. За дээрэс нь нөгөө харааны алдагдaltaй хүмүүс маань бас линз зүүдэг ялдчихгүй нөгөө шил зөөхгүй гэх. Тэгэхээр яг линзний одоо юм эрүүл ахуй гэдэг зүйлийг бас хоёлоо үзэгчтэй хүргүүл зүгээр юм болов уу гэж бас бодоод байна. За тэгээд ганцхан линз ч гэлтгүй шилийг бас одоо ингээд угаасаа л хамгийн том эмчилгээний гол арга маш нүдний шил байгаа. За нүдний шилээ тохируулчаад яг насан турш хүмүүс маань бол магадгүй ингээд нөгөө шилэн таархаа болоод харахаа болоод хэлхээрээ солиулчаад байдаг. Зарим нь бол тэгэл тэр чигээрээ явж илээдэг. Тэгэхээр ер нь шилийг хэдийн хугацаанд бас солих хэрэгтэй байдгийг солих шаардлагатай юм уу шаардлагагүй юм уу? Тэгээд одоо нөгөө шилжин өөрөө дотроо бас илүү олон янз байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаар бас хоёлоо үзэгчтэй багаан мэдээлэл сонирхолтой. За шилнээр нөгөө монголчуудын нэг буруу ойлголт хийдэг. Нүдний эмчд үзүүлээд шил бичээд зүүдгүй. Ялангуяа нөгөө бага насны хүүхдүүд одоо 1 настай 2 настай хүүхдүүд бид нэр ингэж танаа шил зүг шаардлагатай байна гэд шилээ зүгөөд ирээрээ гэд явуулахаар юу гэж юм жаа хүүхд шил зүйтэй ингээд энэ бол маш буруу ойлголт. Хідэн ч шил зүгт ерөөсөө насны хязгаар байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үнэхээр шаардлагатай бол хідэн настай ч шилээ зүүх ёстой, хідэн сартай ч зүүх ёстой. Тэгэхээр нөгөө ээж аваад шил зүүх ёстой гэд нүдний эмч зөвлөд шил бичиж өгсөн бол ээж аваад зүүлэх ёстой. За дээрэс нь нөгөө хүүхд маань шил ингээд зүүл өгчлөө гэд зүүл гэсэн гээд очоод шилээ аваад за шилээ зүгээд ингээд өгчдөг. Үгүй хизээч хүүхд за тэгээ энэ шилийг чинь цаахан зүү ингэхгүй эхний өдрөө эвдэн хагална тэгэл зүүхтэй нэг зүүхгүй нэг ангин тэгэхээр шилэндээ хүүхдийн дасах хугацаа гэж байдаг. Ер нь бол дунджаар нэг 14 хоногоос 21 хоногийн хугацаанд тэр хүүхд маань нэрээ биеийн шилийг зүүхөр ингээд тодордог эвтийхэн байна шүү ингээд зүүх юм дадал сууж эхэлдэг. Тэрнээс хойш бол хөссөн өсөөгүй нөгөө хүүхд маань шилээ зүүх гээд байдаг. За тийм болохоор насны хязгаар байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд дээрэс нь хэрвээ үнэхээр тэр хүүхд шил зүүдэг болвол 6 сар тутам үздэг. За цөөн тохиолдол шаардлагатай бид нэр 20-3 сарын дараа тавтаа үздэг л дээ.
Тэгээ ерөнхийдөө жилд 2 удаа шилээ шалгуулад үнэхээр шилмэн тохирж ийн үгүй юу гэдгийг шалгуулад солихоор бол солиод явдаг. Харьцангуй том хүмүүс бол мэддэг тийм шилээ одоо ингээд зөв харчилна шилэн үнэхээр таарж ийн үгүй юу гэдгийг өөрөө хэлчин. Хүүхдүүд бол тэр болгон хэлэхгүй тэгэл зүгэл явж ийн шилэн бүр хаагалтар болчоод зүгэл явж ийн. Гэтэл тэр шил маань хаагалтар шил зүгөө тэрний цаанаас бүрсгэлгэж харах цэвэрхэн шилтэй зүг хоёр ч гэсэн шал өөр ялгаатай. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд зүг хөстэй бол хүүхдтэй анхаарал шилийн сайн зөвлөгөөч гэж бас хэлмээр. Тэгэхээр нөгөө шилээ зүйлээ тэр хүүхд бид нар шиг хэвийн харж байна л гэсэн үг. Ер нь энгийн үгээр тийм. Тэгэхээр тэр хэрвээ тэр шилийг зөвхгүй бүдгэн хараад байвал энэ хүүхд одоо яг нь томхон сургуулийн насны хүүхд бол самбар дээр юм харж чадахгүй байна гэд гүчтэд хардаг ч юм уу тийм ингэдэг. Тэгэхээр нөгөө тэр хүүхдийн амьдралын чанар гэдэг маш чухал. Дээрээс нь нөгөө шил зүүдэг хүүхдүүд ингээд насан туршдаа нөгөө нэг шилээ зүүнэ гэж бодцдаг. Итэл үгүй одоо хүүхдийн бие организм өсөөд ингээд том болж ин тий хувцсынхаа нарзмаар өөрчлөгдөж ин гутлынхаа нарзмаар өөрчлөгдөж ин энтэй адилхан шилний хэмжээ ингээд өөрчлөгдөж яваад идэг. Тэгэхээр бид нэр 6 сард тутам хяндаг нь энэ өөрчлөлтийн дагуулад дахиад нөгөө шилийн жоохон сольж өгөөд дахиад тод харуулад ингээд засаад явж байгаа л гэсэн үг. За шил зүүн гэдэг маань ерөөсөө л нөгөө эргэн тойрны бүх юм зөв харж байна. Ерөөсөө чанар амьдралын чанар гэдэг юм нөлөөлж байгаа. Ялангуяа за бүр шилээ огт зүүхгүй байя. За бага насны хүүхдтэй 2 настай 3 настай хүүхд шил зүүх шаардлагатай байлаа. Шилээ зүүхгүй бол энэ хүүхдийн хараа бүрэн хөгжиж чадахгүй. Тэгэхээр хараа хөгжиж чадахгүй гэдэг бол ерөөсөө бидний мэднэ мохос хараа гэдэг юм өсчдөг. Тэгэхээр мохос хараа өссөн бол энэ хүүхэд насан туршдаа тийм бүдгэн харддаг болно л гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө шаардлагатай насанд зүүх ёстой шилийг зүүжиж хараагаа сайн хөгжүүлж гинэ гэж ойлгох хэрэгтэй. За ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүд бол яг хуу харьцангуй нөгөө сүүлд хараа муудсан одоо нөгөө ойрын ачаалаасаа болдго юм ингээд хараа муудсан хүүхдүүд бол за шилээ зүүхгүй байгаад хат мэдээж юмыг бүдгэн харна. За тэгэд зарим нэг ерөнхийдөө бол бас яг хуу сурлагандаа муу ч юм уу хичээл намдаа сонирхолтой хүүхдүүд бас хараа мох байх тохиолдол байдаг. Бас энэ хүний үүднээс танд өөр зөвлөх хэлэх зөвлөмж бас байгаа болов. За хараа тэглэх хагалгааны үед бол хүүхдэд хийгддэггүй. Тэгэхээр яагаад хүүхдэд хийгдэг гэдгийг би түрүүн хэлсэн. Хүүхд минь өсөх явцдаа гээд шилэн өөрчлөгдөөл идэг болохоор. За хараа тэглэх хагалгаа маань гэдэг нь шилээ зөхөө болно л гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр шил зүүдэг хүмүүс энэ хагалгааг хийлгэх. За одоо заавал чи шил зүйдийн минь заавал энэ хагалгаанд ор гэж эмч хүн бол заавал тулахгүй. Энэ бол нөгөө хүний минь сонголт байхгүй юу? Шилээ зөөх үү эсвэл энэ хаалгааг хийлгээ шилээ зөөхгүй байх уу? За зарим нэг нөгөө мэрэгжлийн онцлогуд байна тий. Одоо жишээлх юм бол тамирчид ч байд юм уу, урлаг соёлын хүмүүс байд юм уу? Ийм хүмүүс бол нүдний шил зүүхээс төвшөөгөөд энэ хаалгааг сонголтоор хийлгэж болно. Энэ бол яг хуу тухайн хүний сонголтын л асуудал. Гэхдээ мэдээж маш сайхан үр дүнтэй хаалгаа шил зүүхэ болно л гэсэн үг. Ямар ч хаалгаа ямар нэгэн огт эрсдэлгүй 100% баталгаатай хаалгаа гэж байхгүй. Мэдээж бас зарим цөөн тохиолдол хүндрэл гарах ч юм уу, зохон шилний гажиг үлдэх ч юм уу ийм тохиолдол бас байдаг. Гэхдээ бол маш үр дүнтэй хаалгаа. Тэгээ бас нэг асуулт байна. Монгол улс газар нутгийн хувьд одоо энэ нарны шууд тусгал илүү их тусдаг газар байдаг. Тэгэхээр түүнтэй холбоотойгоор одоо хүмүүс нарны шил их зүгээд байдаг. Тэгэхээр яг энэ нарны шил хитулаан туяа гэдэг өөрөөнүүдийг гэмтээд юм уу? За тэгээд яг энэ шил зүөх нь үнэхээр ач холбогдолтой юм уу? Хамгийн наад захын хамгаалтууд одоо эрүүл мэндтэй хүн бол урьдчилан сэргийлэх байдлаар ингэж нарны шилэрнүүдээ хамгаалах боломжтой юу? За энэ бол бас манай Монгол улсын хувьд бол маш их хэрэгтэй. Нарны шил заавал зүүх ёстой. За нарны шил зүүн, нарны малгай өмсний ялангуяа дулааны илрэлттэй, нарны шууд тусгалтай нүдний эмгүүдээс сэргийлэх боломжтой. За дээрээс нь бид нэр зөвхөн нөгөө нарны шил гэхээр нөгөө өөрсдөө л нэг нарны шил зүүгээ яваад байдаг. Хүүхдтэй бас нарны шил зүүлгэх, нарны малгай өмсөх ёстой. За тэгээд энэ удаагийн нэвтрүүлгээр бидний урилгыг хүлээж авч үнтэй зөвлөгөө өгсөн эмч таньда маш их баярлалаа. Нэвтрүүлгийнхаа үлдсэн хэдэн минутыг таньда үлдээж байна. Яг одоо нүдний эмч хийгээд энэ хүний одоо хамгийн чухал эрхтнүүдийн нэг штэ нүд гэдэг бол тэгэхээр эмч баснаас ч хойш ингээд танд заа нэг хүүхдүүдтэй ард иргэдтэй ийм юмыг хэлчихсэн даа гэж нэг ингэж бодож явдаг юм зүйл байдаг бол тэрийгэ хэлж өгөөч.
Хүүхдийн нүдний хөгжил, харааны хөгжил бол эцэг эхчүүд гэдэг бол маш чухал үүрэгтэй. Тэгэхээр эцэг эхчүүд өөрийнхөө хүүхдийн нүдний хараа хөгжиж гин үгүй юу? Үнэхээр зөв хараатай байна уу гэдгийг мэдээж нүдний эмчт авчирч үзвэл ямар нэгэн асуудал гардаг юм уу? Одоо тэр хүүхдийн нүд нь хавдаж улаад юм уу? Өвддөг тохиолдолд мэдээж нүдний эмчт авчирч үзүүлэг. Энээс гадна нөгөө миний түрүүний хэлээд байгаа тавлал үзтгүүдтэй хүүхдүүдэд заавал үзүүлж агаарэ гэж хэлж байгаа. За дээрэс нь зарим нэгэн хүмүүсийн анзаарахгүй бөгөөд хүүхдийн харааны бэрхшээлтэй тохиолдлууд байдаг. Одоо жишээлх юм бол хүүхд нь ямар нэг юмд мэтэг сонирхол байхгүй тийм. Ялангуяа ойрын ачаал хийдэг юм зүйлээс зайлсхийдэг. За хичээл сурлын хоцрогдолтой хүүхдүүд байна тийм. Хичээлдээ сонирхолгүй ийм хүүхдүүд байна. Эсвэл бол ингээд хичээлээ хийж байхдаа ингээд юмаа бичиж байхдаа мөр алгасаад ч юм уу ингээд мөрөө алдаа явцдаг ийм хүүхдүүд байна. Толгоогоо гэлжүүлж шаарддаг юм. Иймэрхүү ийм шинжүүд байвал бас нүдний эмчт хандна. Энэ хүүхдүүдийн цаана бас нөгөө харааны бэрхшээл, сул хараа гэдэг юм байдаг. За ээж аваад манай хүүхд айгүй хашир ингээд шат матаар явахтаа ч гэдэг юм ингээд аюу хашир өрөөсөө юм болгоомжтой гэдэг. Гэтэл энэ хүүхд бас нөгөө харааны асуудал юмыг сайн тавдахгүй юм асуудал байдаг. Тэгэхээр ийм асуудлууд байвал бас анзаарч байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд тоолт үзлэгүүдтэй мэдээж хамрагтаасай гэж бодож байна. За баярлалаа. Монголын үндэсний малчин телевизээс малчид та бүхнийхээ эрүүл мэндийн төлөө бэлтгэн хүргэж байгаа. Малчдын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Эмнэлэг. За нэгдүгээрт нь үе мөчний өвчин үүсэх шалтгаан юм гэж юм. За бидний хувьд бол яаж гэвэл манай монголчуудын хувьд ихэвчлэн хуурайс ирүү уур амьсгалтай холбоотойгоор үений үүсчлүүд маш их байна. Хоёрдугаар гэх юм бол үе мөчний өвчин өөрөө ходоод элэг төстэй хамааралтай байж байдаг. Тэгэхээр ходоод засагдчихэж үе мөчний өвчин эдгэрдэг байгаа. Уламжлал анагаахын талаасаа. Тэгэхээр Европ талаас бол үе мөчний өвчин бол өрөвслийн гаралтай гэж явдаг. Өрөвсөл их хэмжээгээр үүсэж эхэлсэн цагт мэдэгднэ. Тэрнээс бол жижиг хэмжээний өрөвслүүд бол үе мөчний өвчин дотроо тулаан шалтгаантай үе мөчний дан артритууд байна. Тэгээд удаан хугацаанд яваад хаар артроз болоод хатуураад тэгээд контрактур үүсээд хөдөлгөөнгүй болох зэрэг. За тэгээд сүүлдээ үений шингэн маш хэмжээгээр багаснаас болж хаалгаанд орох зэрэг юм олон залтуудтай болдог. За үений өвчний үндсэн шалтгаанууд нь юу гэхээр таргалалт байна. Хоолны зохисгүй хэрэглээ. Хоёрдугаар гэх юм бол манай монголчууд маш их хэмжээний махны хэрэглээ өндөртэй. Ялангуяа хөдөө орон нутагт байдаг хүмүүс маань, настай хүмүүс маань дандаа махны хэрэглээтэй ногооны хэрэглээ маш бага байдаг. Жимсхний хэрэглээнүүд бага байдагтай холбоотойгоор хоолтой их хамааралтай өөрчлөлтүүд илэрдэг. Тэгэхээр нөө ходоодны хоол усрлах замын шимэгдэл гэдэг юм алдагдаж удаан хугацаанд явсаар байгаа твлийн таргалт гэдэг юм хэмжээгээр үүсдэг. Тэрнээс болоод жин ихсдэг. Жингээс болоод нөгөө нурууны сул нөгөө өвдөгний үений чинь өвдөлт, шохожилтууд ингэж хэмжээгээр үүсдэг. Тэгээд ерөөсөө нөгөө дасгал хийдэггүй, ажил гээд маш их завгүй явдаг учраас бас тийм зүйлтэй маш их холбоотой байдаг. Тэгээд өвдөгний үений эмчилгээ буюу өвдгөн дээр бол угаасаа бидний биеийн өвдөгчин өөрөө хөдөлгөөн хийж үений шингэн гэдэг юм маш сайн үүсчихэд. Тэгэхээр хийдэг юмнуудын үгээр нэгдүгээрт ер нь бол юм дасгал хийж явах хэрэгтэй. Дөрөв хөл дээр мөлөгдөг дасгалууд тогтмол энэ мөн өвдөгний зөөлөн дасгалууд байгаа. Тэгээд өвдөгний үеийг бас үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ тань дээр одоо гэмтэл бэртлийн шалтгаантай байх юм бол зөөлөн эдийн гэмтлүүд маш хэмжээгээр үүсдэгэ. Тэгээд чагтаа холбооснууд их тасардаг, өрөвсдөг, сэмэрдэг тийм юм байдаг учраас тэрийг бол хөдөлгөөнийг бас хязгаарлаж өгнө. Тэгэхээр ямар өвчин гэдгээс хамаарат эмчилгээний арга барил өөр болно. Үндсэн өвдөгний үений хамгийн их юм бол хөдөө орон нутгийн хүмүүс суулт их үүсдэг учраас өвдөгний үений шингэн багасаад ясаргалтууд их хэмжээгээр үүсдэг. Тэгэхээр үүн дээр яадаг вэ гэхээр өрсөн сэргэлэх зорлоор кальцийн бэлтгэл хэмжээгээр уумаар байна. Ясны шүлөө тогтмол хэрэглэмээр байна. Ходоодыг маш сайн засмаар байна. Орой 6-7 цагаас хойш хүнд хоол идмээргүй байна. Махан хоолыг өглөөний цаг, өдрийн цагаар тогтмол хэрэглэмээр байна. Хоол усан дээрээ сайн анхаармаар байна. За тэг үе мөчний өрсөлдөлийн эсрэг хамгийн сайн эмчилгээ бол түгээмэл гэдэг юмны үгээр турмерик гэждэг. Бас хоол усанд түлхүү хэрэглэмээр байна. Тэгээ цагаангаа энтертэй цай энтер түлхүү хэрэглэж явах хэрэгтэй байна. За иймэрхүү энгийн аргын зөвлөмжүүд байгаа. Тэгээ цаашаа удаан хугацаанд өвдсөн, удаан хугацаанд ингээ өвдөд яваад иж болохгүй. Тийм учраас үүнийг тогтмол яах вэ гэхээр хоол усээ сайн тогтмол хэрэглээд тэгээ дээрэс нь үзүүлж харуулаарай. Өвдөд удаа явахгүйгээр эртхэн шиг оншоо тодруулчихаа. Тэгэх юм бол эмчилгээ эрт аавна, эрт засрал авна. Маш удаан хугацаанд бүр тартагтаа туулаад бүр эмчилгээнд орох боломжгүй заавал хаалганы залттай болоод ирдэг. Өвдөгний үе солиулсан ч гэсэн өвдөгний үе өвддөг. Яагаад тэгэхээр
үе солиулсан ч гэсэн тэр үеийн шингэн гэдэг юм угаасаа үүсэж байгаа 3-6 сар болоо дахиж үүсдэг. Үргэлжлүүлээ цэргийн засгийн эмчилгээний явахсаар замгүй байж байдаг. Түүн дээр өвдөн дээр болохоор хамгийн үр дүнтэй эмчилгээнүүд бол ерөөхдөө бол ингээ маа дээр бол маш хэмжээгээр хийгддэг. Тэрний үг гэхээр үеийн шингэн үүсэлтийг дэмжин дээрээс нь зөв эмчилгээ маш үр дүнтэй, тан эмчилгээнүүд энэ үрслийг дарах эмчилгээнүүд. За тэгээ Европ талаас гэх юм бол үрслийн эсрэг тариа эмчилгээнүүд маш үр дүнтэй байдаг. Тэр тийм эмчилгээ хийгддэг байгаа. Хөдөө орон нутагт бол ихэвчлэн бруцеллозын гаралтай үеийн үрслүүд их байж байгаа. Дээрээс нь тулаан гаралтай буюу тулаа гэдэг бол шээсний хүчил ихсэлтийн шинжтэй үеийн мөчний одоо нөгөө хамгийн түрүүнд хоёр гарын эрхээ өрөө хоёр хөллийн эрхээ өрөө зэрэг өвдөж чинэрч бадар зүгээр шимж байгаа юм шиг хэмжээгээр өвддөг. Энэ өвдөлтүүд нь цаашдаа явах тэсгийн аргагүй өвдөлт өгж эхэлдэг. Тийм учраас энэ өвдөлтийг намдаахын тулд хамгийн чухал нь нөгөө махны хэрэглээ хоол хүнсэнтэй анхаараарай гэж хэлмээр байна. Эмнэлэг